Дээрх сургалтыг Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга инх болд нээж 2016 оны үйл ажиллагааны талаар болоод 2017 онд хийж гүйцэтгэх ажлуудын талаар хууль зүйн дотоод хэргийн сайд болон оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өгсөн үүрэг чиглэл албан даалгаврыг танилцуулж мөн сумдад анхан шатны нэгжид хурц ажиллах талаар ярьж тусгайлан үүрэг чиглэл өгөн бүх бүртгэгч нартаа 2017 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Сумдын засаг дарга нарын ивэл дээр зохион байгуулагдах нээлттэй хаалганы өдрийн төлөвлөгөө болон өдөрдөмжигч мөн танилцуулсан юм. Уг сургалтаар иргэний бүртгэлийн чиглэлээр болон сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх орон нутгийн дэд төлөвлөгөөний талаар хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга хорол сүрэн илтгэл тавьж улсын бүртгэгч нар дээрх чиглэлийн дагуу хууль хэрэгжүүлэх төлөвлөгөөг ханган ажиллах талаар үүрэг даалгавар өгч бүртгэгч нартаа харилцан ярилцсан тэдний санал хүсэлтийг сонслоо. Анхан шатны нэгжээр хашаа ажиллая. Ер нь улсын бүртгэлийн хэлтсийн одоо үйл ажиллагааг орон нутгад одоо хэрэгжүүлдэг одоо бас төвийн хүмүүсийн бас мэрэгчтэнуудын дээр үйл ажиллагаас хэрэгтэй байна гэсэн санал болдгийг гаргаад тэгээ одоо манайхан одоо 3 сарын 15-наас эхлээд ойрын сумуудаа ер нь гараа тийм календарчсан төлөвлөгөө гаргаад бүх сумуудаараа одоо анхан шатны нэгжүүдээр явж ажиллахаар ингэж яаж тогтлоо. Сургалтаараа зөвхөн бүртгэлүүдийн тухай яриад зогссонгүй, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар аймгийн цагдаагийн газар прокурорын байгууллагуудаас мэргэжилтнүүдийг урьж оролцуулан хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож цаашид хийх ажлуудаа төлөвлөн ярилцсан нь улсын бүртгэгч нарт ихээхэн үр дүнтэй уулзалт боллоо хэмээн дүгнэж байна.